За манай Сэлэн компани бол 2001 онд одоо байгуулагдаад үйл ажиллагаагаа ингээд явуулж байна. Янз янзын юмнууд одоо хийж байна. За манай энэ гол нь одоо манай үйлдвэрлэл нь цайны үйлдвэрлэл, Монгол цайны үйлдвэрлэл. За энэ цайны үйлдвэрлэл нь жилийн одоо 4 үйлдэлд ингэж одоо хийж тасалдгүй одоо хийж явдаг. Түүхийдээ бол бидний цоны дэлгэр цаг 6 сарын 15-наас 10 сарын одоо 20 хүртэл бид нар түүхийдээ бэлтгэх юм үйл ажиллагаанд одоо гардаг юм аа. Монголчуудын эрт дээр үеэс хэрэглэж ирсэн хийцтэй, банштай, бурцтай цай үндсэн цайны зориултаар хэрэглэгдэх 50, 100, 300 грамаар савлсан цай халуун болон буцалсан усанд хийж хандлан бэлтгэдэг анхлын үнэртэй Агта ундаа хүсгэл цай 2 грамаар бэлтгэсэн сэнжтэй цай 3.15 грамаар пакетлан савлсан Арватай цай Сэлэн компани шууд хэрэглэдэг Арватай сүртэй цайг үйлдвэрлэн боловсруулж худалдаанд гарган хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгааг бид онцолж байна. За би энэ хувьсгал цай компани түүхийд бэлддэг баригад нар гоомаа. Бид нар одоо энэ урагшаа цайныхаа үйлдвэрээс урагшаа 28 км-ийн зайд хонгор зул нохоо ушуу гэдэг 2 урангуулаа түүлдэг юм. Одоо тэр газар руугаа бүгдээр явцгаан за. За бид нар одоо энэ Хөвсгөл аймгийнхаа төвөөс урагшаага 28 км яваад энэ Хөвсгөл аймгийн Эрчмийн нуруу гэдэг сайхан уул байгаа. Эндээс Хөвсгөл цайныхаа түүхийн эдийг бид нар түүж авдаг юм байнамаа. Хонгор зул нохоо ушууга 7 сарын 15-аас 8 сарын 20 хүртэл энэ чинь хонгор зулаа түүж аваад 8 сарын 15-наас 9 сарын 15 хүртэл нохоо ушууга түүдэг юм байна. Энд одоо би чи эртгчилдээ ирж нохоо ошоогоо түүж нутгийн ард түмэн манай их түүхийдийг илж явахд их тусад нэмэр болдог. За бүгдээр одоо яг энэ зогсож байгаадаас ийшээ 5 км-ийн занд яг ургамал түүдэг ууландаа бүгдээр очих гэж байна. Одоо бүгдээр ингээ очиод яг түүдэг газараа очиж ургамлаа үзэсгээе. Ургамал яг түүгээд хатаадаг газараас уул руугаа 2-3 км шахуу алхаж ирээд одоо нодлон жилийн ургасан цайны ургамал хонгор зулууд энд байна л да. Одоо ингээд цасан дарагдаад өөр хатаад ингээ налаад унтсан байна л да. Эднэрийг бид нар одоо чинь тэгэл намрын 7-аас 9 сард ингээд данд навчин шултарж авна. Бид нар чи орой дээрээ сайхан улаан цэцэг гараад сүүлдээ хөвөн болоод тэр нь үрээ цацаад ингээд ирэх жилийнхөө хам үрээ цацаа хийждэг юм байхгүй. Энэ бол яг ингээд цэвэр сайнаар нодон жилийн цайны ургамал байна л да. Энэ ч цасан дарагдаад одоо цасны дороос л дөнгөж налтсан хатцсан цайны ургамлууд байж байна. Нэг жил үндэсэн ургамлууд их нэг иймэрхүү байна да. Нодлон жилийн нохоо ушууны үлдэгдэл энд ганц нэг ширхэг өөр хатсан ботондоо өөртөө байгаль дээр хатчих өөр хорч жагаад. Энийг одоо тэгээ бид нэр дандаа л байгалаасаа түүжл цайныхаа ургамлыг бэлдэж авдаг юм да. Ямар ч тариалт байхгүй. Зэрлэг байгалаар нь.
Бид нар одоо ингээд уулнаас төөсөн урангуулаа энэ арын хашаан дотор сайхан байгаль дээр нь хатаагаад тэр ардлын урт байшин тавьж хатаас урангуулаа тэнцэнэ бөөгнүүлж байгаа тэгээ үйлдвэрт тавьж нийлүүлдэг юм да.